Хиймэл оюун ухааны чиг хандах. За хиймэл оюун ухааны хууль, дүрм, ёс зүй, эрх зүй зохицуултыг бусад орнуудын жишээн дээр авч үзье. Бүгд найрамдахад тусам нь шинэ үеийн хиймэл оюун ухааны хөгжлийг хөтөлбөрийг 2017 оноос хойш эхлүүлээд одоо хүртэл хөгжиж яваа 2030 он гэхэд дэлхийд хэрэглэх зорилтыг төвшүүлсэн генератив AI-г зохицуултыг 2023 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа. Алгоритмын бүртгэл, зөвшөөрөл, хүний эрх, ёс зүй стандартууд гэсэн зарчмуудыг баримталж байгаа юм байна. Америк нэгдсэн улсын болохоор холбооны түвшинд тусгай хууль байхгүй. Гэхдээ зарчмын баримтчгуудыг ашигладаг салбар тус бүрд зохицуулт хийдэг 2024 харьцан 82 бодлогыг эрх зүйн баримт бичгийг мөрдөө ажиллаж байгаа юм байна. Өмнөд Солонгос улс нь 2024 онд AI хууль батлагдсан. Тэр нь болохоор дэлхийд 2 дахь тусгай хууль гэж нэрлэгддэг юм байна. Япон улс нь болохоор үндэсний AI стратегийг 2019 оноос эхэлж хэрэгжүүлсэн. Хүн төвтэй зарчим, боловсрол, сургалтад анхаарах олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлдэг юм байна. За өмнөд Солонгос улс маань болохоор Korea Digital Medical High School дээр веб програмчлалт, дижитал контент, e-business хакерын эсрэг хамгаалалт зэрэг чиглэлээр мэргэжсэн хөтөлбөрүүдтэй. Тэгээ сурагчид нь C++, Java, Elot, мэдээллийн аюулгүй байдал, робот, техник, веб хөгжүүлэлт зэрэг сэдвүүдийг судалж сургалтандаа ашигладаг юм байна. Америк нэгдсэн улс нь болохоор боловсролтой компьютер сешн хөтөлбөрийг сурагчдад Python хэл бичих, апп хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдал, мэдээлэл боловсруулах, симуляц хийх чадваруудыг эзэмшүүлдэг. Код орг бас дээрэс нь зэрэглэлийн хөтөлбөрүүдээр дамжуулан Java объект хандлтад програмчлал, интернетийн бүтэц, мэдээллийн нууцлал, AI зэрэг сэдвүүдийг заадаг юм байна. Сургалтандаа ашигладаг юм байна. За Монгол улс маань тэгвэл хиймэл оюун ухааны хөгжлийн он дарааллаа авч үзвэл 2020 оноос эхлээд цахим үндэстэн 5 жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан юм байна. За үүгээрээ болохоор цахим шилжилт өргөдөл, технологийн хэрэглээг дэмжих суурийг тавьж өгсөн гэж үздэг. Үүнд хиймэл оюун ухааны хөгжүүлэх зорилт багтсан байна. 2020-оос 2022 онд Mongolia платформыг хөгжүүлэлт нэвтрүүлсэн. Энд нь болохоор төрийн үйлчилгээг захимжуулах иргэдэд хүрэхтэй хиймэл оюун ухааны хэрэглэгчийн хэрэгцээнд нь тулгуурлан үйлчилгээг санал болгоход ашиглаж эхэлсэн юм байна. 2022 онд болохоор хувийн мэдээлэл хамгаалах, кибер аюулгүй байдлын зэрэг хуулиудыг баталсан. Хиймэл оюун ухаан болон бусад цахим технологийн зохицуулалтыг орчныг нь бүрдүүлэх чухал алхмуудыг хийсэн гэж үздэг юм байна. 2024 онд үндэсний хиймэл оюун стратегийн бодлогын ажлыг эхлүүлсэн. Энэ нь болохоор нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр түүнтэй хамтраад үндэсний хиймэл оюун ухааны үндэсний стратеги боловсрол урт хугацааны алсын хараа 2025-ыг уялдуулан ажиллаж эхэлжээ. 2025 оноос эхлэн төлөвлөгөөнд болохоор үндэсний хиймэл оюун ухаан болон их хөгжил стратегийг баталгаажуулахад хэрэгжүүлэгч хэлэлцүүлэгт оруулсан юм байна. Хиймэл оюун ухааны салбар зохицуулалт хөгжүүлэх, ёс зүй асуудлыг шийдвэрлэх албан ёсны суурь баримт бичгийг бүрдүүлж эхэлж байгаа юм байна. 2025-29 онд AI Asia Academy нь болохоор үндэсний хиймэл оюун ухааны компанид ажлыг эхлүүлсэн. Үүгээрээ 2029 он хүртэл 250 хиймэл оюун ухааны инженер, 2250 багшийг сургах, орон нутагт дижитал ялгааг багасгах зорилготой ажиллаж байгаа юм байна. 2030 он гэхэд урт хугацааны зорилго нь болохоор хиймэл оюун ухааны судалгааны төвүүдийг байгуулад Монгол улсын хиймэл оюун ухааны инновацийн бүс нутгийн маллайлагч
гэж хүлээн зөвшөөрөгдөхөөр ийм алсын хараа бодлогуудыг баримталж ажиллаж байгаа юм байна. Энэ нь болохоор боловсрол, эрүүл мэнд, тээвэр зэрэг гол салбаруудад хиймэл оюун ухааныг төлхөө бүрэн ашиглах зорилготой байгаа юм байна. Хиймэл оюун ухааны хичээлийг сургалтыг үйл ажиллагаанд хэрэгжүүлэх талаар багш сурагчид өгөх зөвлөмжийг Монгол улс маань гаргасан байгаа. Монгол Улсын хууль тогтоомж, хөгжлийн бодлого, баримт бичиг болон засгийн газрын 2024-с 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт захимдсан боловсрол бодлогын хүрээнд боловсролын салбарт хиймэл оюун ухаан болон дэвшилтэт технологиг үе шаттайгаар нэвтрүүлэх зорилтуудыг тусгасан. Тус бодлогын хүрээнд багш сурагч, эцэг эх асран хамгаалагч нарт зориулсан контентыг санг байжуулж насан туршийн суралцахуй болон сурагчдын ялгаатай хэрэгцээнд тохирсон мэдээллийн технологийн хөтөлбөр агуулгыг боловсруулж хиймэл оюун ухаанд суурилсан интерактив сурах хүчиг хэрэгцээ үе шаттайгаар нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Энэ интерактив сурах хүчид болохоор бидний мэдэх Moza Book хэрэгжээд явж байгаа. Боловсролын яам жил бүр Google, Microsoft компанитай гэрээ байгуулж багш сурагчид Google-ийн Moz хаяг болон Microsoft-ийн 365-ын мэдлээ эмээн хэрэглэгчийг бүртгэлээ албан ёсны хэрэгтэйгээр ашиглах боломжийг бүрдүүлдэг. Дээр хэрэглэгчийн бүртгэл нь Google, Gemini, Microsoft, Copilot зэрэг хиймэл оюун ухаанд суурилсан харилцааны системийг албан ёсны эрхтэйгээр нь мэдээллийн алдаагүйгээр мөн л хязгаацын давуу олгогдсон бусад програм хангамжийг үнэгүй ашиглах боломжийг олгож байгаа юм аа. Олон улсын байгууллага болон зарим мэдээллийн технологийн чиглэлийн корпорациуд хиймэл оюун ухааныг боловсролын салбарт ашиглах стратегийн боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүнд болохоор Нэгдсэн үндэсний байгууллага боловсрол шон шинжлэх ухаан, соёлын байгууллага, ЮНЕСКО-гоос багш нар болон оюутнуудад хиймэл оюун ухааны чадамжийн хүрээнд дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Энэ чадамжийн хүрээнд багш сурагчдыг хиймэл оюун ухааныг шийдлүүдэд хариуцлагатай, ёс зүйтэй, бүтээлчээр ханддаг болохыг зэрэгцээ тэдний насан туршийн суралцахуйн шаардлагатай үнэт зүйл, мэдлэг чадвар эзэмшигтэн туслана гэж авч үзэж байгаа. За энэ хичээлийг нэмэлт мэдээллийн хүрээнд дэлгэрүүлэн авч үзнэ.